гэр хорооллын дундын өмчлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эргэцүүн байдлыг зохицуулах зайлшгүй шаардлага бий болж байгаамаа. Орон сууцны хувьд угаасаа байгаа энийг илүү боловсронгуй болгох орчин үеийн зохицуулах асуудлыг бол нэмэлт өөрчлөлтөж хийж байна. Харин гэр хорооллын асуудал бол өнөөдөр одоо яг гарч ирж байгаа энэ асуудал байгаа. Анхны жижиг нь манай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 285 айлын дунд дэд бүтцийн төв буюу сервис центр байгуулад өнөөдөр халаалт, дулаан, бохор, цэвэр, дохиолол, хамгаалалтын гээд 5 инженерийн шугам сүлжээ оруулаад тэнд одоо Монгол улсын хувьд гэр хороолт анхны бохор нөгөө цэвэрлэх байгууламж миний хүртэл бий болчоод одоо айлууд маань бүрэн холбогдчоод эхэлсэн. Одоо энд яг юу өгүүлэг чинь гэхээр яг бидний өнөөдөр хэлцэж байгаа энэ гэр хорооллын дундын сууц өмчлөгчдийн буюу амины орон сууцтай хашаандаа барьсан энэ айлууд нэг нөхөрлөл байгуулсан. Харин энийг нийслэл нь одоо бүрэн хариуцаад явах уу, дүүрэг хариуцах уу, эсвэл бүр тусгай одоо орон сууц нийтийн аж ахуйн хариуцуулаад явах тэр бүтэц гаргах уу гэдэг асуудал бол маш чухал байгаа юм. Соён гэгэрүүлэхээс өксүүлээд тэр халаалт, дулаан, инженерийн хамгаалалт гээд яг энэ дээр тэм эзэн хэрэг болоод байна. Эргэцэн орчин зайлшгүй шаардлагатай байгаа нь манай өнөөдөр 285 айлын дунд бий болсон сервис центрээс өнөөдөр харагдж байгаамаа. Өнөөдөр иргэд маань ч гэсэн биднээс хүсээд яг хариуцах тодорхой эзэн, дээрэс нь цаашдаа урт хугацаанд энэ маань хөгжөөд явах болцоог нь хангахын тулд эргэцэн орчин хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавьж байгаа учраас миний би бас гишүүд маань нийлээд энэ гэр хорооллын дундын эд хогшны болон орон сууцны өмчлийн асуудлаар эргэцэн орчиг сайжруулах бас хуулийн төсөл ингээд боловсруулад уг нь Эрдэнэ гишүүний энтэй ингээд хамтдаад хилцээд явъя гэжсэн. Засгийн газар бас нэг асуудал оруулж өргөн барьж байгаа гэдээ яваад байгаа. Гэхдээ нэгэнд энэ орж ирсэн учраас миний би бол энийг дэмжиж байгаа. Хоёр гараа өргөд дэмжиж байгаа. Ягаад гэвэл энэ өөрөө энэ чухал байгааг манай тойрог дээр Чингэлтэй дүүргийн 7, 8-аас 10, 11-гээр хороодод одоо энэ ингээ үргэлжлээд явж байгаа. Ер нь цаашдаа инженерийн шугам очоогүй газруудыг газар чөлөөлөөд тэнд өндөр байшин барина гэдэг бол удаан хугацааны асуудал байгаа учраас ер нь энэ дэд бүтцийн төв байгуулаад шийдэх бололцоо байгаа гэдэг нь энэнгээр батлагдсан. Та бүхэн манаас очиод үзээрэй. Маш аятайхан юм зүйл болоод явж байгаа. Нөгөө дулаалгатайгаа нийцүүлээд ингээ явхад цэвэрлэх байгууламжийг бид 285 айлын дунд гэсэн чи одоо бол яг багтаамж хүчин чадлаараа 500 гаруй айлын хамрагдах болцоотой байгаа. Гэтэл яг саяхан яриад байгаа энэ эргэцэн орчин тэнд эзэнтэй болох асуудал орчин үеийн техник технологиг бохирын шугамд холбосон тохиолдол жишээлбэл ипотекийн зээлэнд хамрагдахад энэ айлуудыг ингэж хамрагдана гэд тэр нөгөө 65 дугаар тогтоол хэрэгжих болцоог нь хүртэл эргэцэн орчноор заалтаар тодорхой болгож өгөх бол энд бас ингээд нэг жоохон эзэнгүү бүрхэг юмнууд байгаад байгаа юм. Тиймээс би бас Эрдэнэ гишүүнийг энэ дээр маш олон зүйл орсон байгаа. Орон сууц, гэр хороол гээд яг гэр хорооллын дундын өмчлийн эд хөрөнгөөр энэ дээр яг өнөөдөр шинээр үүсэх бүтцийг бий болгоход хаана бүтсэн байвал зүгээр гэж илүү их харж байгаа юм. Эсвэл тэр дүүрэг болохоор магадгүй зардлын даахгүй байж магадгүй энэ олол цаашдаа аваад явахад яах вэ гэсэн нэг тийм болгоомжл байгаад байдаг. Нийслэл мэдээж аваад явчихвал орон сууц нийтийн аж ахуйн газар өгчнөхээр нөгөөдөл нь орон сууцтан дээр энэ асуудал байснаас биш гэр хорооллын дундын айлуудын дунд энэ асуудал хэцүү байхаа гэсэн нэг тийм болгоомжл бас байгаад байгаа юм. Тэгэхээр энийг бид зайлшгүй энэ хурал шийдэх ёстой. Гарцын та жишээл энэ хуулийнхаа заалтан дээр яаж харж байгаа. Эсвэл бид нар бас энэ дээр хамтраад цааш нь заалт оруулаад явчих уу? Энэ дээр би нэг танаас хариулт авахыг хүсэж байна. За Эрдэнэ гишүүн. За баярлалаа. Оюунчин гишүүний асуултанд хариулъя. За гэр хорооллын дундын өмчлийн эд хөрөнгийн асуудал. За тэгээд энэ ялангуяа инженерийн одоо дэд цэвий уусан тохиолдолд яаж одоо нэг хэн хариуцах юм бэ гэдэг асуудал бол туйлын чухал асуудлаа. Одоо Улаанбаатар хотын утааг арилгах, Улаанбаатар хотын гэр хорооллыг амны орон сууцны хороол болгож хувиргах, дахин төлөвлөлт хийж одоо нэг гэр хороолд одоо орон сууцчлуулах асуудлыг шийдвэрлэх гээд энэ бүх зүйл дээр ганц одоо саадуулж байгаа асуудал бол энэ инженерийн одоо шугам шүлжээ, инженерийн одоо түгээх одоо дундын одоо тэр түгээлтийн байгууллагууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар энэ хуулийнхаа зохицуулалтаар юу гэж оруулж ирсэн бэ гэхээр энэ орон сууцны дундч бай, гэр хорооллын дундч бай энэ мэрэгжлийн одоо инженерийн дэд бүтц хариуцж байгаа мэрэгжлийн байгууллагууд нь яг энэ гол одоо тэр мэрэгжлийн төвшөнд үйл ажиллагаа үйлчлэг үзүүлэх объектуудаа хариуцдаг. Сууц өмчлөгчдийн холбоод нь бол тэр зөвхөн ашиглалт хамгаалалтаа хариуцдаг байхаар зохицуулах зүйтэй маа гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол одоо таны яриад байгаа тэр 285 айлын тэр одоо үчинд мэрэгжлийн нэлээд өндөр түвшний үйлчлэгээ сервис шаардлагатай байгаа шүү дээ. Тэгээ тэрийг бол жишээ нь тэр гэр хорооллын дундаас бий болсон одоо сууц өмчлөгчдийн холбооч байд юм а те иргэдийн үүсэх санаачлаад бий болсон байгууллагууд аваад явж чадахгүй шүү дээ.
хөрөнгө мөнгөний хувьд ч боломжгүй, нэгдүгээр хоёрдугаар мэрэгжлийн түвшин ч гэсэн үйлчлэг үзүүлж чадахгүй. Тэгэхээр энийг бол хуулиар одоо гэр оролтын дунд бий болсон энэ мэрэгжлийн дэд үтсийн байгууламжуудыг бол тухайн хариуцсан мэрэгжлийн байгууллагууд нь хариуцах чиг үүргийг хуульчилж өгөх ёстой маа гэж ингэж харж байгаа. Одоо аймаг сумууд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Одоо энэ уурын зуухнууд биш үү? Одоо ингээд сумдын уурын зуухд эдгээр чинь тухайн аймагт байгаа тэр нөгөө нэгдсэн уурын зуух халаалтын тийм байгууллага байд юм бэл халаалтын үйлдэл тэндээ тариал гэдэг юм бэл шүү дээ. Тэр эндээс нь мэрэгжлийн одоо тусалцаа үйл ажиллагаа хөрөнгө оруулалтыг хариуцаад явдаг. Сум болохоор зөвхөн ашигтай хариуцдаг. Нэг ийм байдлаар зохицуултуудаа хийгээд явах нь илүү оновчтой болох хаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол таны санаачилж байгаа хуулийн төслийг засгийн газраас орж ирэх одоо ямар төсөл орж ирэх юм энэ бүгдийг нэгтгэхэд дундаа нэгдсэн ажлыесаа гаргаад энэ хуулийг цаашдаа дөрөв зөндөө жинцэн гишүүн хэлээд байгаа чиг нэлээд томоохон ажлыесаа гаргаад хэдүүлээ энэ дээр нэг их яаралгүй тийм ээ нэг маш нарийн сайн судалж нэлээд чамбаа хууль гаргаж ирэхгүй бол энэ бол зүгээр нэг ганц нэг байгууллагын асуудал биш юм аа. Энэ бол одоо хөдөө хотгүй байгаа нийт иргэдийн одоо амьдрах орчинтой холбоотой маш том хэрэгцээ зохицуулт учраас энийг бол бид нар нэлээд одоо болгоомжтой суурьтай судалгаа хийж шийдэх зүйтэй маа л гэсэн ийм байр суурьтай байна. За Баттамар гişүн.